Цэцэг сумын яг энэ постн дээр хүрэлцэн ирээд байна. Тэгээ постны үйл ажиллагаа ер нь хэрхэн явагдаж байна? Учирч байгаа хүндрэл бэрхшээл хэр байна? Энийгээр одоо орж гарч байгаа тээврийн хэрэгсэл жолоодогч иргэдээс ер нь гаргаж байгаа санал хүсэлт юу вэ? За энэ цэцэг сумын цагаан алганы постн дээр өдөртөө ер нь баг дунджаар 70-аас 80 машин орж гарч байгаа. Энийг ингээд ариутгал банк ямар ч байсан жолооч нар ухамсарлаад өөрсдөө ямар ч байсан шаардлага тавихгүйгээр бүртгүүлээд ариутгаад гарч байгаа. Ариутгал дээр одоо бид нар тэрийн албан агч нар сургууль цэцэрлэг бид нар нөгөө ажилч дамрааг байгаа учраас ингээд ээлжээр ингээд 24 цагаар ээлжилж гарч байгаа. Энийгээр одоо явж байгаа иргэдээс ер нь тавьж байгаа санал хүсэлт юу вэ? Иргэдээс тавьж байгаа санал хүсэлт нэг янз бүрийн яахгүй нөгөө иргэд угаасаа нөгөө ийм халдвар юу өвчин гарсан гэдэг үүднээс ухамсартаа маш тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөд бүртгүүлээд ариутгаад гарч байна. Ариутгалын бодис хэрэгсэл ер нь хэр байна? Өдөрт дунджаар ер нь хичнээн машин орж гарч байна. Ариутгалын бодис юу ямар ч байсан мал эмнэлгийн юуны тусгай хүмүүс нь өөрсдөө ирээд ариутгалынхаа бодисын юугаа бид нартай хэмжээ тунгаар нь эндээ хийгээ өгчдөг. Бид нар болохоор яг орж гарч байгаа машиныг л бүртгээд ариутгаад гаргаж байгаа. Өдөрт ер нь энэ чинь нөгөө жолооч нар энэ кэбин хоёрын оронд явдаг болохоор 70 80 зарим үедээ бүр бараг 90 100 хүрч энэ хоёрын оронд бол гардаг. Постын үйл ажиллагааны цагийн хуваар? Цагийн хуваар бол өглөө 8:30-аас 24 цаг гээл ээлжлэл явчихж байгаа. Ээлж нь солигдоод ээлж нь солигдоод тий. Заримдаа бол 12 цагаалч гарч байгаа. Янз бүр тэгэл ажлынхаа юунаас болоод гарчиж байгаа битгэд.